Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, нээлттэй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Хөтлөгч миний би Батодолай Багдаев, өнөөдрийн манай студийн зочноор Улаанбаатар дахь Русский домын төвийн тэргүүн Валерия Валерьевна Килпикова дахин хүрэлцэн ирлээ. Би зөв хэлсэн үү? Тэргүүн гэж үү? Эсвэл захирал гэж хэлэх үү? Тэргүүн гэж хэлсэн ч болно, захирал гэж хэлсэн ч болно. Энэ тийм их ялгаа байгаа гэж үү? Тэгэхээр та бүхэн түн завгүй зуны болон намрын улирлуудыг өнгөрүүлсэн. Тийм үү? Таны хувьд намрын улирлын хамгийн чухал нь юу гэж үзэж байна? Юуны өмнө хүндэт Батодолай танд болон үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Дахин танаа студид хүрэлцэн ирж байгаадаа баяртай байна. Эргээд л над дээр ирлээ дээ. Тийм ээ, би дахин энд хүрэлцэн ирлээ. Ер нь намар гэдэг шинэ хичээлийн жилийг эхлүүлдгээрээ олон сайхан баяр хөөртэй үйл явдлууд болгоороо онцлогтой улирал. Энэ уламжлал 65 жилийн турш үргэлжилж байна. Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн 65 дахь жилийн түүхэн уламжлалтай холбоотой. Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд. Тийм ээ, яг зөв. Сүүлийн жилүүдэд ялангуяа цар тахлын дараах үеэс эхлэн энэ өдрүүдийг Оросын боловсролын үтсгэлэнгийн нээлтээр уламжлал болгон тэмдэглэдэг болсон юм. Бид энэ арга хэмжээг ёслол төгөлдөр сайхан зохион байгуулдаг. Энэ жил гэхэд 25 Оросын их сургууль оролцсон. Дээрэс нь 4 бурятын их сургууль. Тийм ээ, бидний сайн хурш Бүг найрамдах бурайд улсыг бид одоо зочин гэхээсээ илүү бараг байнгын түнш маань гэж хэлж болно. Маш ойр идэвхтэй хамтрагч. Тэгээд мэдээж бурайдын боловсрол шинжилх ухааны сайд манай арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нь бидний хувьд маш чухал юм. Бурайдын шинжлэх ухааны сайд. Тийм ээ, Валерий Анатольевич Поздняков сайд бурайдын ихтэй сургуулиуд Монголд хөтөлбөрөөр хэрхэн танилцуулж байгаад маш их анхаарал хандуулдаг. Санаа зовндог, сэтгэлдээ итвэх санаачлагтай хүн. Сайд хүн ийм л байх ёстой гэж би боддог. Тиймээс бид түүнийг болон бүх зочдоо үргэлж баяртай хүлээн авдаг. Мэдээж энэ арга хэмжээний ач холбогдол маш өндөр. Учир нь боловсролын салбар бол манай үйл ажиллагааны үндсэн гол чиглэлийн нэг. Энд ирж байгаа хүүхэд залуус хэдэн жилийн дараа өөрсдийн мэрэгжлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан салбартаа амжилттай тэргүүлэх мэрэгжилтнүүд болно. Түүнээс гадна тэд Оросын соёл хэлтэй танилцаж, Орос улсад эерэг сэтгэлтэй ард түмний дипломатчид болдог нь сайхан. Тиймээс бид Оросд хамгийн шилдэг хүүхдүүд төгс боловсрол эзэмших эрмэлзэлтэй залуучуудыг явуулах нь маш чухал юм. Хожим тэд мэдлэгээ эх орныхоо хөгжил ашиглаж болно шүү дээ. Би харахад танаа үзэсгэлэн 2 өдрийн ойролцоогоор 4,000 орчим хүнийг хүлээн авч байсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот танаа уламжлалт боловсролын үзэсгэлэнгийг сайн мэддэг байна. Тийм үү? Тийм ээ, мэддэг хүмүүс нь мэднэ. Ялангуяа манай сошиал хуудаснуудыг дагдаг хүмүүс мэднэ. Facebook-т л гэхэд манайх 32 мянган дагагчтай. Гэхдээ энэ жил бид илүү өргөн хүрээтэй мэдээлэл үүднээс Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах сурталчилгааны самбаруудад хөдөлгөөнд сурталчилгаагаа явуулсан. Учир нь 2 сая гаруй хүн амтай энэ хотын бүх иргэд манай боловсролын хөтөлбөрүүд тэр дундаа Орос улбаны улсын засгийн газрын тэтгэлгээр өн төлбөргүй суралцах боломжийг тэр бүр сайн мэддэггүй гэдэгт би итгэлтэй байдаг. Монгол улсад жил бүр 620 тэтгэлэгт хуваар олгодог. Харьцуулбал нэг тэр бөм хүн амтай Хятад улсад 1000 орчим тэтгэлэгт хуваар байдаг. Монгол улс дэлхийд хамгийн олон тэтгэлэгт хуваар авдаг эхний 10 улсуудын нэг. Нийт 180 улс тэтгэлэгт хөтөлбөрт оролцдог юм. Монгол улс хамгийн өндөр тэтгэлэгт хуваартай орны тоонд ордгийг дуулахад таатай байна. Тийм ээ, би харсан. Монгол оюутнуудын энэ тэтгэлэгт хувааруудын төлөө Оросын их сургуулиудын хоорондын өрсөлдөөн үнэхээр ширүүн байдаг юм билээ. Хин хүнээсээ илүү сурч боловсрох сайхан нөхцөл санал болдгийг би олж мэдсэн. Манай технологийн их сургууль хүртэл Монгол оюутнуудаа ганцаараа амьдарч болох нэг хүний өрөө санал болгож байсан. Хичнээн төгрөг төлөх ёстой вэ. Тэгэхэд сард 3,000 рубль гэж хэлсэн. Бараг л үнгүй гэж хэлэхэд болно шүү дээ. Харин оюутнуудын мөнгө нь ямар вэ гэж асуухад хэрвээ чи онц сурвал 20,000 рубль хүрдэг. Товчхондоо Монгол оюутнуудын төлөө үнэхээр өрсөлдөж байна. Мэдээж өрсөлдөн миний хувьд энэ нь маш зөв гэж боддог. Учир нь бүх ихтэй сургуулиуд гадаад оюутнуудад сайн амьдрах нөхцөл орчин бүрдүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл орчин үеийн тохилог дотор байраар тэр бүр хангаад байдаггүй. Олон мянган гадаад оюутантай Москва, Санкт-Петербургт бол дотор байрны хүрэлцээ хомс. Харин бурайд болон Сибирийн бүсийн зарим их сургуулиудад гадаад оюутнуудад үнэхээр сайн шинжлэгдсэн их сургуулийн хотхонтой орчин үеийн тохилог оюутны байр санал болгодог. Туудахгүй Бүг найрамдах бурайд улсад Улаанбаатар хотод олон улсын их сургуулийн хотхны томоохон төсөл хэрэгжиж эхлэн гэдэгт би найдаж байна. За ингэснээр гадаад оюутнуудад зориулсан цоошин орчин үеийн үнэхээр сайхан сургууль хотхон дотор байр бий болно. Бурайд үнэхээр оюутнуудыг халуун дотноор хүлээн авахд бэлэн байдаг нутаг юм.
Тэгэлгүй яах вэ? Сүүлд та бид хоёр өнгөрсөн намар үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үеэр уулзсан шигээ санагдаж байна. Та бүхэн Русский дом төвөөрөө жил бүр 1 тэрбум мод үндэсний хөтөлбөрт оролцож өөрсдийн суулгацаа тарьдаг гэж хэлж байсан. Энэ удаа танайх агуу их ялтын 80 жил нэртэй гол бор цэцгийг ойн дурсгалын төлөө байгуулсан санагдаж байна. Тийм ээ, бид энэ жил ялалтын төгөл байгуулсан. Энэ жил бидний хувьд 2 том түүхэн од авахцаж байгаа. Нэгдүгээрт агуу их орны дайнд ялсны 80 жилийн, хоёрдугаарт чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 80 жилийн. Энэ ажиллагаанд зөвлөлтийн болон Монголын цэргүүд хамтран тулалдсан. Тиймээс тусгаар тогтнолын төлөө ам биеэ зориулсан бүх баатруудын дурсгалыг хүндэтгэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын төгөл байгууллаа. Бид жил бүр сайн дурынхын их сургуулиуд, түнш сургууль, байгууллагуудыг урьж энэ ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил бид 80 ширхэг голт бор цэцэг тарьсан. Голт бор цэцэг бол ялтын бэлэгдэл учраас энэ жил ийм бэлэгдэлтэйгээр энэхүү дурсгалын төглийг байгуулсан юм а. 5 дугаар сард цэцэглэж эхлэхээрээ маш үзэсгэлэнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын дэргэдэх сургууль, Элчин сайдын яамны сургууль болон бусад байгууллагууд гэдэг. Намайг харахад тэнд маш олон сайн дурынхан Монгол оюутнууд сурагчид байсан. Та бүхэн эдгээр боловсролын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг юм байна. Тийм үү? Тийм ээ, одоогийн байдлаар сайн дурын хөдөлгөөн Орос улбаны улсад маш сайн хөгжсөн. Монголд ч бас байгаль орчны асуудлыг шийдэхэд оролцдог сайн дурын багууд бий болж байна. Манай сайн дурынхны багч мөн энэ жил ялангуяа ялалтын төгөлтэй холбоотойгоор ялалтын сайн дурынхын нэртэйгээр шинээр байгуулагдсан. Голдуу Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн сурагчид оролцдог. Тэд олон арга хэмжээнд идэвхтэй оролцсон мөн бусад сургуулиудаас ч нэгдэж байна. Орос Монголын хамтарсан 3 дугаар сургууль сайн дурын бүлэгтэй гэдгийг би мэднэ. Одоо бараг бүх сургууль сайн дурынхны клубтэй болсон. Мөн Улаанбаатар дахь Русский домын дэргэдэх манай түүхийн клубч өөрийн сайн дурын гишүүдтэй залуучуудыг сайн үйлсэд урайлан оролцуулах нь чухал. Буян сайн үлд гэж ярьцгаадаг шүү дээ. Надад нэг зүйл үнэхээр сонин санагдсан. 11 сард бид бүх нийтийн баяр болох Оросын ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэдэг. Улаанбаатар дахь Русский дом бол мэдээж томоохон арга хэмжээ зохион байгуулдаг газар. Харин энэ удаагийн баярын зочдын нэг нь Беларусь улс байсан. Тэгээд хүмүүс Белас гэж дуудаж байсан байхаа. Тийм ээ, Белас. Би маш их гайхсан. Беларусь, Орос хоёр ямар холбоотой гэж. Тэр тусмаа Монголд. Яаж холбоогүй байх вэ? Беларусь, Орос хоёр бол нэгдмэл холбооны улс. Бид Беларусь улсын элчин сайдын яамтай нэгт хамтын ажиллагаатай. Тэд манай бүх арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Харин удаад ард түмний эв нэгдлийн өдөрт зориулсан нэгэн соёлын төсөл хэрэгжүүлсэн. Ард түмний эв нэгдлийн өдөр гэдэг нь Оросын албаны улсын нутагт оршин суудаг 190 гаруй үндэстэн угсаатны нэгдлийг бэлэгддэг. Тиймээс бид Беларусын кино уран бүтээлчид болон Беларусь 24 телевизийн сувагтай танилцуулах зорилгоор Беларусын кино өдөр зохион байгууллаа. Беларусь улсын соёлын яам бидэнд орчин үеийн уран сайхны кинонууд мөн Беларусь фильмийн алтан сангийн бүтээлүүдийг үзүүлэх эрх олгосон. Тэдгээр нэг болох анги удирдсан багш киног өчигдөр үзсэн хүмүүс маш таатай хүлээж авсан. Сургууль багш нарын тухай бид бүгдэд ойр дотн их оронч сэдвтэй кино. Иймэрхүү байдлаар бид хамтын ажиллагаагаа нэгтгэж Монголын найз нөхөддөө Беларусь улсыг танилцуулж байгаадаа баяртай байна. Беласын Монгол дахь албан ёсны төлөөлөгч үзэсгэлэнд оролцож тэр асар том уурхай машина танилцуулсан нь ялангуяа хүүхдүүд макетуудыг хараад үнэхээр гайхсан. Ахмад үеийн монголчууд бол сайн санаж байгаа. Социализмын үед зөвлөлтийн шинжлэх ухаан соёлын ордонд Бурайд, Узбек, Казахстан зэрэг бүгд найрамдах улсуудын 7 хоног зохион байгуулагддаг байсан. Зөвлөлтийн 15 бүгд найрамдах бүх улсын өдрүүд өргөн болдог байлаа. Одоо бол боломж арай өөр болсон. Монгол одоогоор Кыргызстан, Казахстан, Беларусь болон Оросын элчин сайдын яамдал байгаа. Тэдэнд манайх шиг том соёлын төв байхгүй. Тиймээс бид энэ тал дээр идэвхтэй ажиллаж өөрсдийн боломж болцоогоор танилцуулахыг хичээдэг. Өчигдөр бид ард түмний эв нэгдлийн өдөрт зориулсан томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Мөн энэ өдөр Уралын холбооны их сургуулийн төгсөгчдийн уулзалт болсон. Өмнө нь Уралын политехник, Уралын багшийн, Уралын улсын их сургуулийн төгсөгчд гэж тусдаа байдаг байсан бол одоо Орос улбаны улсад эдгээр 8 их сургууль нэгтгэгдэн томоохон холбооны их сургууль болсон. Одоогоос 100 жилийн өмнө зөвлөлт улсын ихэнх үед эдгээр сургуулиуд нэг л их сургуулийн бүрэлдэхүүн байсан. Дараа нь тусдаа институт болон хөгжсөн. Одоо дахин нэгдэн бүрэлдсэн нь улам бүр хүчирхэг их сургууль болгох зорилготой.
Тэгээд яагаад үхисийг сонгосон юм бол? Учир нь миний ажигласнаар өнөөдрийн байдлаар Уралын холбооны их сургуулийн төгсөгчдийн холбоо Монголд хамгийн идэвхтэй олон насныхныг хамруулсан томоохон холбоо болжээ. Тэдний оюутны зөвлөл Екатеринбургт маш идэвхтэй ажилладаг. Өчигдрийн уулзалтын үеэр ч Уралын холбооны их сургуульд суралцж байгаа монгол оюутнуудаас мэдчилгээ илгээсэн байна. Мөн уулзалтанд сургуулийн ерөнхийлөгч Виктор Анатольевич Кокшаров өөрөө оролцож товч илтгэл тавилаа. Бүр цаашлаад Уралын холбооны их сургуулийн төгсөгчид өөрсдийн санг байгуулж монгол оюутнуудад дэмжлэг үзүүлдэг болсон. Тэд тодорхой тэтгэлэг олгодог. Энэ бол үнэхээр сайхан уламжлал. Итгэмээргүй үнэхээр бат бүх холбоо байна. Тийм ээ, ийм холбоог би зөвхөн энэл их сургуульд харж байна. Тэд жил бүр ялангуяа намрын улиралд найрамдлын өдрүүддээ давхцуулан уулзалтаа хийдгэнж бэлгшээлтэй. Яагаад би боловсролын тухайгаас яриагаа эхэлсэн бэ гэвэл боловсрол гэдэг ийм л хүчтэй гүр. Холбоо тасрахгүй олон 10 жил үргэлжилдэг. Одоогийн байдлаар Уралын холбооны их сургууль 55 орчим монгол оюутан сурч байна. Үнэхээр зөвлөлтийн үеийн 200, 300, бүр 500 оюутантай харьцуулахад бага тоо. Тэр үед нөхцөл байдал өөр, хүмүүсийн сонголт цөөн байсан. Харин өнөөдөр монгол залуус Орос, Англи, Хятад, Солонгос, Япон зэрэг олон хэл сурч олон орны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ. Өнөөдөр бол улс бүр оюутан татахын төлөө боловсролын зах зээл дээр маш их өндөр өрсөлдөөнтэй байгаа нь маш сайн харагдаж байгаа юм. Орос улбаны улс бусад бүх улсаас хамгийн олон тэтгэлэгт хуваар санал болгодог ч гэсэн монголчуудад хүссэн газар руугаа явж сурах өргөн сонголт байна. Тиймээс бид асар том өрсөлдөөнтэй байна. Гэхдээ бид энэ боловсролын их хуралдаанд зохих байр суурь ажиллах ёстой гэж боддгоо. 2026-аас 27 оны хичээлийн жилд Орос улбаны улсад суралцахыг хүсэж байгаа хэн бүхэн яг одоо бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэл 1-р сарын 15 хүртэл хүлээн авна. Одоо 11-р сар болж байна. Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа залуусыг яаралтай сонголтоо хийхийг уриалж байна. Улаанбаатар дахь Русский домд ирж зөвлөгөө аваарай. Фэйсбүүкт Улаанбаатар дахь Русский дом гэсэн хуудсыг дагвал бүх мэдээлэл цаг тухай бүрт тавигддаг. Ер нь би бодохдоо Улаанбаатар дахь Русский дом гэдэг нэр буруу нэр юм шиг. Тэгвэл ямар нэр зөв гэж? Монгол дахь Русский дом гэх нь илүү оновчтой. Та бүхэн зөвхөн нийслэл ажиллаад зогсохгүй, байнга аймагуудад ажилладаг. Ялангуяа найрамдлын өдрүүдийн үеэр та бүхэн аймагуудаар явсан. Та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ? Аль аймагт очив? Аймагуудад биднийг үнэхээр сайхан хүлээж авдаг. Энэ жил бид Баруун бүсийн Баян-Улгийн аймагт найрамдлын өдрүүдийг зохион байгууллаа. Монголын хамгийн баруун цэгт 1700 км-ийн зайд оршдог, хүн амынх нь 93% нь казак үндэстэй амьдардаг аймаг. Голдуу, нуур, гол мөрний үзэсгэлэнт байгальтай. Улаан хус, толб зэрэг сайхан нуурын бүст оршдог. Улаангом хот өөрөө ч онцгой сайхан газар. Инхэд би саяхан Америкийн ерөнхийлөгчийн хүү Дональд Трамп Монголд ирээд тэр нутгийн байгальд маш их сэтгэлтэй бутсан гэж уншсан. Тийм ээ, тентхийн байгаль үнэхээр гайхамшигтай юм билээ. Харин намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол аймгийн засаг захиргааны бараг бүх удирдлагууд тэр дундаа аймгийн засаг даргын тамгын газрынхан Орос хэл маш сайн мэддэг, бас чөлөөтэй ярьцгааж байсан. Аймгийн 3 хүн тутмын нэг нь Орос хэл ойлгож, дор хаяж, баг зэрэг ярьж чаддаг нь сайхан санагдсан. Энэ аймаг хэл орчмын бусд байдаг уу? Тийм ээ, энэ бол Орос улбаны улсын бүгд найрамдах Алтай улстай хилдэг бүс нутаг юм. Тиймээс харилцаа маш идэвхтэй. Горно-Алтайский их сургуулиуд гэхэд 10 гаруй жил идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид найрамдлын өдрүүдийг зохион байгуулж байхад Горно-Алтайскийн драмын театр аймгийн иргэдэд зориулан 2 тоглолтооч толилуулсан. Чеховын Хурим жүжиг болон хүүхдийн Айболит эмч жүжигийг тоглосон. Мөн энэ үеэр Орос хэлний багш нарын форум, сургалт, семинарууд болсон. Аймагт Орос улбаны улсад дээд боловсрол эзэмшсэн Орос хэлний өндөр түвшинтэй олон залуу багш нар ажиллаж байсан ба бүх сургуулиудад Орос хэлний танхим байдаг нь үнэхээр сайхан санагдсан. Мөн яг тэнд манай Орос хэлний төв найзуудын ертөнд Солонго Орос хэлний төв үйл ажиллагаа явуулдаг. Найрамдлын өдрүүдийн хүрээнд бидэнтэй хамт зөвлөлт холбоот улсын баатар, Монгол улсын баатар, Улаанбаатар дахь Русский дом төвийн найз сансрын нисгэгч Жүгдэр дэмдийн гүр аргачаа явсан. Тэрээр уран зураач Тарховын үзэсгэлэнг нээсэн. Зураач Алтайгаас ирсэн зураач гэж юу? Тийм ээ, Алтайн уран зурагчин Баян-Улгийн хотын галерейд зураач өөрийн биеэр аймагт бэлгэлсэн 50 гаруй зураг хадгалагддаг. Тэнд маш сонирхолтой том музей байдаг. Аймагуудад ийм хэмжээний музей ховор шүү. Далан задгадын музейлав надад өөрийн орчин үеийн шийдлээр маш их сэтгэл төрүүлсэн. Баян-Улгийн хотын музей мөн адил 1980-ад оны сүүлээр баригдсан ба уг музейд угсаатны зүй, түүх, уран зураг, тэр дундаа Тарховын бүтээлүүд бий. Тэр хүн Монголд үнэхээр хайртай хүн байсан. Тэрээр би Монголд хайртай, дараа төрөлдөө би Монгол төрнө гэж хэлдэг байсан гэдгээ. Тийм ээ, ийм л хүмүүс тэр дундаа найрамдлын нийгэмлэгийг удирдах байсан. Байнга Баян-Улгийн аймагт очиж байсан хүмүүс манай хоёр орны найрамдлын гүүр болж ирсэн. Залуу үед ч мөн ийм илч найрамдлын төлөөлөгчөд төрж өсөөсэй гэж би хүсдэг.
Улаанбаатар дахь Русский домыг театр гэж нэрлэж болно. Танах өөрийн гэсэн театрын уран бүтээлчтэй тийм ээ. Про театр гэж мөн үү? Тийм ээ, бид өөрийн гэсэн гайхалтай театртай шүү. Өөрийн гэсэн театр шүү дээ. Тийм ээ, манай Русский домын дэргэдэх гэж хэлж болно. Гэхдээ юуны өмнө тэд бол ардчилсан эрх чөлөөтэй оронд амьдарч байгаа чөлөөт хүмүүс. Харин уран бүтээлчийн хувьд тэд онцгой төрөлхийн бүтээл сэтгэлгээтэй. Бид тэднэрээр үргэлж бахархаж явдаг. Бидний Ленинградын буюу өнөөгийн Санкт Петербургийн театрын сургууль тэдэнд мэрэгжлийн урлагийн амьдралд хүчтэй их түлхэж өгсөн. Тэд өнөөдөр Монголын шинэ үеийн театрын урлагийг бүтээн хөгжүүлж байна. Үзэгчид ирдэг үү? Ирнэ, өөрийн үнэнч үзэгчидтэй болсон. Ялангуяа 11-р сард тэдний тоглолтууд тавигдана. Мөн уламжлалт ёсоор жил бүр эцэс зохион байгуулагддаг энэ жил Вампиловын жүжигийн шинэ тавилт гарсан. Залуучууд түүнийг тэр бүр мэддэггүй. Иркутскийн алдарт зохиолч шүү дээ. Жүжигийн нэр нь Нугасны ан. Социализмын үед театруудын тайзнаас буудаггүй алдартай бүтээл байсан. Манай театр өөрийн орчин үеийн хувилбарыг тавьсан. Маш гүн утгатай чанартай жүжиг болсон. Залуусын заавал үзэх зохиол. Та бүхэн про театрын тоглолтыг заавал үзээрэй. Харамсахгүй шүү гэж хэлмээр байна. Ер нь Русский домд зөвхөн театраар зогсохгүй өөрийн гэсэн номыг санаж бий. Энэ бол мэдээж хашигнал шүү. Та бүхэн Александр Блокийн 145 жил яваг тэмдэглэх гэж байна. Уншигчдыг татах олон сонирхолтой хөтөлбөр, үнгүй төлбөргүй баялаг номын сан олон зүйл байгаа байх. Хүн бүхэнд нээлттэй юу? Орсын уран зохиол сонирхдаг орос хэлээр ном унших дуртай хэн бүхэн зочиж болно. Зөвхөн блог гэлтгүй бидэнд шинэ ном тасралтгүй ирдэг. Саяхан Дорнод Сибирь Алс дорнодын зохиолчид ирж Орос албан улсын зохиолчдын холбооны гишүүд манай номын санд өөрсдийн бүтээлүүдийг бэлгэлсэн. Оросын ямар ч зохиолч манай Улаанбаатар дахь Русский домд ирэхдээ номоо бэлгэлж үлдээдэг уламжлалтай. Танаа номын санг яаж бүрдүүлдэг вэ? Зүгээр л хүмүүсийн бэлгэлсэн санамсаргүй номууд мөн үү? Үгүй, зөвхөн санамсаргүй бэлэг гэж хэлэх аргагүй. Гэхдээ бэлгэлсэн ном их бий. Сүүлийн жилүүдэд би төвлөрсөн бодлоготой номын сан байгуулах боломж байгаагүй. Би үнэндээ Эрцэнкад орчин үеийн дизайн тогтчлолттой нээлттэй номын сан байгуулахыг удаан мөрөөдсөн. Зүгээр энгийн номын сан буюу карт нийлгэж ном авч явдаг хэм маяг одоо үеийн залуучуудад тийм сонирхолтой биш болсон. Орчин үеийн номын сан бол соёл боловсролын нээлттэй орон зай байх ёстой. Бясхан хүүхдүүдэд зориулсан тоглоомын болон нээлттэй тавиур, уншлагын бүс, уншигчдын уулзалт хийх өрөө хүртэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жирийн уншлагын танхим биш, нэгэн зэрэг олон үйл ажиллагаа өрнөх боломжтой амьд орчин бий болохыг хүсдэг. Хүүхэд булан тоглож байх зэрэг ээж компьютер дээр ажиллаж болно. Аав тухлаг буудан дээр суугаад сэтгүүл уншиж, кофе ууж болно. Аав нь бүр хөвтөд унтчих болно. Тийм ээ, аав нь буудан дээр хөвтөд ном сэтгүүл уншаад кофе уугаад сууж болно. Ийм л орчин бий төсөөлдөг. Ийм загварын номын сан Оросын бүс нутгуудад олон байгаа. Би манай номын сан ч мөн адил ийм орчин үеийн олон талд талбар болохыг үнэхээр хүсдэг. Бид өөрсдийн боломжоор баг-багаар өөрчлөлт хийж байгаа. Жишээ нь өчигдөрлөх гэхэд бид этнографический диктант зохион байгууллаа. Харин одоо газар зүйн диктант болно. Тийм ээ, удахгүй газар зүйн диктант болно. Уран зохиолын диктант зохион байгуулсан. Манайх одоо төрөл бүрийн олон танин мэдгүй арга хэмжээнүүдээр баялаг болцоод байна. Байгаль орчны ард түмний амьдрал, соёл, зан заншлын ангаахын эдийн засгийн ямар л диктант байна бүгд бий. Нэг талаасаа хүмүүс дуртай, зарим нь цахимаарч оролцох дуртай. Би өөрөө ч заримдаа мэдлэгээр шалгахын тулд оролцдог. Мэдлэг бол хүч. Гэхдээ би ер нь амьд харилцааг дэмждэг хүн. Тиймээс Русский домын хамт олон хүүхэд залуусч насанд хүрэгчдэж чөлөөт цаг ихтэй ахмадуудад зориулсан хүн бүхэнд нээлттэй тухтай орон зай, олон сонирхолтой зүйл байх ёстой гэж боддог. Би харж байхад Улаанбаатар дахь Русский дом бизнесийн байгууллагатай идэвхтэй хамтран ажилладаг. Улаанбаатар төмөр замтай сайн түнш, саяхнаас Белазч нэгдсэн. Харин та бүхэн Росатомтай хамтран гэж байна. Тэд Монголд яаж хүрээд ирэв? Юуны өмнө Монгол улсад атомын цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байгаа. Ямар аимшигтай юм бэ? Атомоос айх хэрэггүй. Цаг үе үргэлжилж байна. Монголд Росатомын төлөөлөгчид ажиллаж эхэлсэн. 11-р сард Росатомын шинжлэх ухааны 7 хоног болно. Атомын мэргэжлээс суралцж байгаа оюутан сайн дурынхан Монголын сургуулиудад очиж уулзалт, хичээл орно. Улаанбаатар дахь Русский дом семинар болон Оливер Стоуны атом баримтат кино толилуулахаар бэлдсэн. Манай ярилцлага гарах үед аль хэдийн болох хэсгийг мэдэхгүй. Гэхдээ бид 11-р сарын 11-нд 17 цаг 30 минутанд нээлттэй кино үзүүр та бүхнийг урьж байна. Монгол хадмал орчуулгатай юу? Мэдээж манай монгол үзэгчдийн олонх нь орос хэл сайн мэддэггүй учраас монгол хадмал орчуулгатай үзүүлэхээр бид бэлдсэн. Энхийн атомын мэргэжил сонирхогчдод энэ арга хэмжээ үнэхээр сонирхолтой байх болно. Валерий Валерьевна, та бол маш муу ярилцагч байна шүү. Яагаад тэрвэ?
Та хэд их ярьснаас болоод миний асуух 20 асуултаас тал нь ч хүрч чадсангүй. Харин бидний цаг дуусчихлаа. Тэгвэл дараа дахин уулзъя. Тийм ээ, дахин уулзцгаая. Хамгийн чухлыг нь дараагийн удаа ярилцъя. Тэгнэ, хэдэн сарын дараа дахин уулзцгаая. Энэ удаагийн нэвтрүүлэг үнэхээр сайхан боллоо. Харин одоо уламжлал ёсоор би студийн зочинд монголчууд манай үзэгчид хандаж шууд мэдлэгээ дэвшүүлнэ хэмээх хүсэж байна. Эрхэм Монгол найзуудаа 2025 онд усгаа тун бага хугацаа үлдлээ. Харин 2026 онд бидний хувьд чухал ой тохионоо. Манай Русский дом байгуулагдсны 50 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойг ухтан шин найз нөхөд мөн олон жилийн өмнө хүүхэд байхдаа манай Дисенка буюу зөвлөлтийн шинжлэх ухаан соёлын ордон зочилдог байсан хуучин анд нөхөд та бүхэн маань бүгд дахин ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Удахгүй айн баярын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд та бүхнийг урьж байна. Русский домыг дэмжээрэй. Русский домыг дэмжээрэй. Эрхэм үзэгчдээ нээлттэй яриа нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Өнөөдөр бидний зочин Улаанбаатар дахь Русский домын захирал гайхамшигтай Валерий Килпикова байлаа. Дараа дахин уулзцгаая.